Та subscribe дарж суугаа захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Шөн дундын үед цэрэмпэл гэнэтхэн зочоод сэрчихжээ. Ингээд тэр даруй нойр нь хулжиж элдвийн бодогдоод эхэлсэн тул эргэж хөрвөн хэвтэж байтал гэнэтхэн хашаан дотор нь нэр нар хийсэн чимээ гараад явчих. Юу байдаг билээ хэмээн өндийн цонхоороо хартал бөөн галасч байхан дэрэ. Хаврын ид хуур ашилттай үе шүү дээ. Арай асгсан үнс цогноос хийсч гал авалцаж байгаа юм биш байгаа. Бушуухан гарын эртхэн унтраас нам дээр гэж бодон өмд гутлаа хальт углан гарч ирвэл. Бүүзэгд байшингийнх нь баруун тал хашаа пин жорлон хүртэл улаан гал долоолбон шатаж бай. Яахаараа юм болдог билээ хэмээн сандарсан тэр бээр гэрлүүгээ буцан орох гэснэ. Хажуу айласаа гал команд дуудыг хэмээн сэтгэхэд хашааныхаа хаалга руу харайтал аймгийн гал командын улаан машин аль хэдийн ирээд хашааных нь гадаа зогсчихсан. Нэг гал унтраагч шаланкаар хашааных нь гаднаас ус шүрчиж байж. Үүнийг хараад цэрэмбэл ихэд баярлан гал гарсан газрыг мэдээд хүрээд ирдэг овоо шүү дээ гэж бодон гэрлүүгээ харайлгаж гэрийнхнээ гараад ир хэмээн дуудаж тэр сацуу байшингийнх нь хажууханд барайстай байсан жижиг гэрийг буулгахаар хошлон уяаг нь тайлж эхлэв. Гэтэл гал гэр рүү норохгүй шинжтэй. Харин байшинг нь тойрон ороон асч байгаа нь анзаарэгдсэн байна. Тиймээс тэр нөгөө гал сөнөгч рүү "Хөөе, чи юунд удаад байгаа юм бэ? Наад гал чинь байшинг минь шатаагаад үнс нуран болгож гүйцлээ" гэж хашгирснаа гэнэтхэн. Яахаараа нөхөр ганцаараа ирчгээд гал унтраах гэж загсаж байдаг билээ. Уг нь гал командын машин чинь нэг биш нэлээ хэдэн хүнтэй ирдэг биш билүү гэж гайхан бодоод мөнөө хэрлв. "Хүй, чи хэдүүлээ ирсэн юм бэ? Арай ганцаараа" гэд үгээ тасалтал гал сөнөгч цэрэмпэл рүү дөхөж ирээд ах トゥ төрөл төрөсөдтэйгээ уулзсан юм шиг их сайхан нэмсэглэв. "Аха, та санаа зовлтгүй. Өглөө гэхэд хашаа чинь зүг зүгээр байх болно" гэчихэд эргэнгүйж. Үүнийг сонсоод цэрэмпэлийн уур дүрсхийгээд явчих. Улаан нүдэн дээр хамаг байдаг байшин савмын шатаж байхад өглөө гэхэд зүг зүгээр байна гэдэг энэ яасан тоглоомтой нөхрөв гэж бодхоос уурнаас ч гүйж очоод заамдаад авдгийн билүү гэж бодсон. Үгүй юу. Саяын залуугийн царай төрхийг нь би хаана харлаа. Нэг л харсан царай байна да гэж бодсоор шороодхон авч улалзах гал руу цацжээ. Гэтэл байшингаас гарч ирсэн ихнэр нь түүний гарыг хумин барьж аваад "Чи чинь яаж солиороод байгаа юм бэ? Гал гэдэл дуудаад байсан. Тэр их оволцож улангасаад байгаа гал түмэр чинь тэгээд хаан байна. Бас болоогүй хүн гарч ирэхийг мэдчихээд шороо мороо цацаж маяглаад байгаа юм. Солиорн гэхэд арай дэнтний орж унт" гэд тас намж ирдэж юм. Цэрэмпэл ихнэр лүүгээ гайхан гарч "Инг чи өөрөө ирүүл бицтэй хөө. Хамаг хашаа пинсавчин шатаа дуусч байхад юу солиороод байна. Тэр харахгүй юу? Аймгийн гал команд хүртэл ирчихсэн ус цацаа зогсож байна" гэд үнэн голоосоо ууралсан байна. Эхнэр нь цэрэмбэлийн байгаа байдалд гайхшаа барсан гэцтэй. "За минийхэн ханаараа тоглож дууссан бол гэртээ орцгоо" хэмээн аргацсан ч нэмэр болсонгүй. Шатхан бүхэл салхинд ч ганхаагүй хашаа пен рүүгээ цэрэмбэл хашгиран дайрсаар байж. Аргаа барсан ихнэр нь "Хүүе, цэрэмбэлээ гал командыг хин хизээ дуудаж наадах чинь тэгээд хидийд нь ирчгээд зүгээр зогсоод байгаа юм бэ? Аль хэдийн ирсэн юм бол асч байгаа галыг унтраачихгүй юу хийгээд байгаа хэрэг" гэж асуувал цэрэмбэл цочих шиг болсноо. "Үгүй нэр юу билээ. Би наадахыг чинь ердөө бодоогүй юм байна" гэд ийш тийш харамгцаа. Ирсэн ганц галын машин нь ердөө ганцхан хүнтэй шүү. Тэрнийг юм хашааны хаалга орчмын гал руу ирсэн цагаасаа хойш шоланг барьжгүй л. Өөр тийшээ ноцоод байгаа гал руу ердөөхгүй юм. Нэг л хачин байна гэвэл авгай.
Хашаа пингээд өчлөн зүг шатаж байгаа юм бол бид хоёр руу яагаад галт цоонож төөнөхгүй байгаа юм бэ? Чи энийг анзаарахгүй байна уу? Гэж хэлээд авчи. Цэрэнпэл бүрч эргэлзэн бололтой. Яах гэд байгаа нь тодорхойгүй хөдөлгөөн хийснэ. Нэрэн чин галын илж төөнхийн оронд харин чийг даасан салхил өмнөө сэвэлдэж чинь шүү дээ. Гэжээ. Чингтэл цэрэнпэлийн ихнэр хашааныхаа хаалга руу айжхан алхаад явчихж. Төөний нүдэнд цэрэнпэлийн хамгийн бага дүү болох содном бил хашааных нь явган хаалганы дээгүүр тонгоочсон даллаж байх шиг харагдсан юмсан чи. Хаа байсан баг нурт амьдардаг хүн хаанаас гэнэт гараа дэрв гэж бодсон тэрбэр хашааны хаалга тайлж өгөхөр сар байтал цэрэнпэл гараас натхан аваад галзуур уучи. Энийх гал руу орох нь гэд бушуухан чирэн холдсон гэж. Эхнэр нь хөөй цэрэнпэлгүй сэхэ орооч. Төрсөн дүүч нь хаа холоос ирчгээд хашааны хаалган дээр зогсож шүү дээ. Гэвэл цэрэнбэл. Юунд дөө хэн ирчихв? Хаан байна гинэ гэж эргүү царайлан асуусан байна. Эхнэр нь яагаад чиний дүү содном бэл? Тэр ирчгээд хашааны хаалганы гадна зогсож байна. Сая явган хаалган дээгүүр гараараа даллан дуудлаа шүү дээ. Гэж дөлийг хүнд хэлж байгаа юм шиг хашгиран өгүүлтэл цэрэнбэл хариудна. Содномч нэрээ гал соногч хийдэг шүү дээ. Химэн бархираа цаваад унчихж. Ухаан алдсан цэрэнбэлийг тэр даруй эмнэлэгт хөргөвөл талц ус харавсан тодорхой болжээ. Энэ үхэн хооронд түүний ихнэр сандарч бачимдаад хаалганы гадна зогсож байсан нөгөө дүүг нь мартаж орхиж. Харин маргааш нь багнуураас дүүч нь өнгөрчлөө гэсэн. Эмгэнэлтэй мэдээ эрх үйдэл. Нэрэ юу болоод өнгөрвөө хэмээн учиргүй айж сандарсан аж. Цэрэнбэлийн ихнэр цэцэг маань өдгөө хорлол дуудсан тэр шин цэрэнбэлийг тархиа бараад ойчход би сандарч мэгдээд хаалганы цаан зогсож байсан дүүг нь таг мартчихсан байсан. Сумын эмнэлэгт нөхрийгөө сахид суухдаа нэр түрүүн содном бэл манай гадаа зогсож байсан шүү дээ гэж галт бодоод л өнгөрсөн. Харин маргааш нь дүүч нь гал сөнөөж яваад нас барчихлаа гэдэг мэдээ аваад багнуурт гал сөнөөж яваад нас барсан дүүгийнхэн сүнс тэр шүн ахинда сүүлчийн удаа ирж дээ гэж ойлгосон. Хэмээн ярьсан гэдгээ. Хөөхд насны хөгжилтэй дурсам жуудаа ярилцсан энэ ээлдэж байсан. Бидний хідэн залуугийн дунд чимээгүйхэн сууж асан Нямжав гэгч залуу. Би танарт ёолкны өвлийн өвгөн хэрхэн чөтгөр болсон тухай сони юм ярьж өгөө гэв. Гэнэтхэн ийм хачи юм хэлсэнд гайхсан бид. Төөн рүү харвал бүсгүйчүүд маань ил дуцаарлан. Юун чөтгөр шулан бэ? Гоё юм ярилцаж байхад ирчүүд ийм балиар штэ. Заавал муу мухай юм ярих гэж санаачлах юм. Хэмээн дургуйцхан тэрэ. Гэтэл Нямжав. Уг нь үнэхээр болсон явдлаа. Би өөрийнхөө хоёр нүдээр харсан юм гэл. Бидний хідэн залуу үнийг сонсоод ихэд сонирхон. Хөөхнүүд сонсохгүй байна биз. Бид нар бол сонсон шүү. Чи үдсэн юм яриад өгөөч. Гэ түн рүү ойртон ангайц гавал тэр. За тэгвэл намайг унштай. 8 дугаар анги төгсөх жилийн шинэ жилээр энэ явдал болсон юм. Хөдөө сумын дунд сургуулийн ёолк их сүртэй болдог шүү дээ. Манай сумын төвийн ёолкны өвлийн өвгөн аавд жээлбүр тоглодог нэг хүн байлаа л да. Тэр бол Гима гэдэг орос хэлний багш өвгөн бай. Манай өвгөн олон жээлч өвлийн өвгөн болсон доо. Намайг анх 1-р ангид орж байхад л өвлийн өвгөн болж байсан гэд бодохоор бүхэл бүтэн 8 жилийн турш Гима багш ёолкны өвгөн тоглосон байгаа биз. Гэтэл намайг 8 төгсөх жил ёолк болоход 2 хоног дутуу байхад Гима багш маань өөрийгөө боомлон өөд болчихдог байх. Энийг сонсоод өвлийн өвгөн аа болдог Гима багшийн араас уутта бэлэггүлэн авна гэж хоног тоолж байсан цөөнгүй хүүхдүүд уйлж хайлан сүйд болсон юм. Гэхдээ нэгэнт ёолк болох зарлал гаргаж сум сургуулаар нэг дуйлаан тарьчихсан хойно яахаргүй зарлаж товлсон өдөр цагта ёолк болсон биш бөө юм болсон доо. Гэт дуугүй болов. Энэ үе түрүүхэн л баялах хэрэггүй баяар заваан гэд байсан бүсгүйчүүд хүртэл Нямжавт ойртон сууж юу болсон гэж хэмээн шалж эхэлсэн юм. Нямжавч удаан гуйлгалгүй. Талигач багшийн оронд мэдээж өөр хүн өвгөн болохоор болсон. Өвлийн өвгөний хэлэх үг гэж хүн цээжилж ядаад байх юмгүй тул
Сургуулийн дотор байрны жижүүр болох Рендо Гуайг талигачийн оронд өвлийн өвгөн болгохоор болсон юм бэл. Тоог цахилгаан хязгаартай үе байсан тул насанд хүрэгчдийг насанд хүрээгүйчүүдтэй нь хойлон ердөө ганцхан цаг ёолкны үйл ажиллагаа явуулах болж бараг үдшийн 9 цагт өхүүлж байж сая эхэлдэг юмдаг. Рендогой жаахан хазагнаад байсан болохоос бас ч гэж дажгүй өвлийн өвгөн болсон бай. Ингээд мань хүн цас мөсний орноос гэж ирээд л өвлийн өвгөний хэлэх ёстой өгөө чадварлаг урсган өгүүлж зогссноо. Гэнэ та базарван хумпад эн чинь юу болоод байна хэмээн уулга алдаад явчих. Үзэгчд болох сумынхан энэ Рендогой яаж солиорч гайгүй хөөрхөн жүжиглэж байсан юмсан архил гударчт арайчт хүүхдүүдийн өмнө нас намба бодохгүй гих зэргээр шүүмжлэн дүнгэнэж эхлэв. Гэтэл хэрэг бүр биштлээ. Рендогой та нар над гимагийн сүнс сүдрээ зайлуулаач гэж микрофон барьжигнуулан хашгираад өвлийн өвгөний цагаан тэл хөвөн сахал малгай сэлтэй тайлж шидчихэд сургуулийн заалны шаттай хаалгаар орилсоор гүйн гардг юм да. Араас нь эрэхтэй багш нар ч мөн гүйхээр алга болцгоо. Энэ сацуу зарлагч охин гарч ирж дараагийн урлагийн номерыг зарлаж зогсдол. Заалны гэрлүүд бүгд унтарч тас харанхуй болов. Рендогой хашгирч гэлсэн гимагийн сүнс сүдэр гэсэн үг заалан дотор хүмүүсийн сэтгэлд айдас дүгшүүр төрүүлж өргөсөн. Ченгтэлч гэрэл мэлсхийн асхын зэрэгцээ төрөөхөн Рендогой зогтон гарсан заалны шаттай хаалганы гаднаас нэгэн өвлийн өвгөн гараад алсаар ороод ирлээ. Уг нь өвлийн өвгөнийг заавал хөгжмөнтэй хүлээн авдаг л. Гэтэл хөгжмөж дуугараагүй, ер нь яагаад ч үгүй байхад гэнэт өөрөө ороод ирсэн өвлийн өвгөнийг бүгд л гайхан өгдөв. Гэхдээ хэн ч алга ташсангүй. Рендогой гарч жаахан тайвшраад эргэж хувцас өмсөд орж ирж байгаа биз гэж бүгд л дор бүрнээ бодогдсон. Гэтэл хөгжмгүй орж ирсэн өвлийн өвгөнийг үг хэлж эхлүүд заалан дотор яана ийнэ гэсэн аваа шуугиж дуулдаад намжин болов. Өвлийн өвгөний дуу хоолой ердөө 2 хоногийн өмнө өөд болсон талигаж гима багшийн дуу хоолой болохыг бүгд таньсан юм а. Тэгтэл чолон хүн энэ Рендогой үхээд оршуулаач үгүй байгаа хүний дуу хоолойг дуурайгаад яах гэж байгаа юм бол ийм уваагүй хүнийг яах гэж өвлийн өвгөн тоглуулсан юм бэ гэж шуугилдаад явчих. Ялангуяа хил амтай айхтар авгаанар чи болооч ямар баяр амтан бэ гэлцсэн бөгөмдсөн. Гэтэл гэнэт орж ирсэн өвлийн өвгөн том гацуурын дэргэд байх шуудаатай бэлгнээс авч жилийн жилд бэлэг авдаг онц сурлагт нуудын нэрийг дуудаж эхэлсэн юм. Гэвч зааланд үүссэн уур амьсгалаас болсон уу? Нэг ч хүүхэд очиж түүнээс бэлэг авсангүй. Тэгтэл өвлийн өвгөн надаас та нар айх хэрэггүй. Би гима багш байна. Танихгүй байна уу? Гэснэ ойлаад эхэлсэн. Энэ үед зааланд байсан хүмүүс учиргүй айн гарах гэж зүтгэцгээ бие биеэ түлхэж ямар амар юм бэ? Энэ өөрийгөө боомлсон гима багшийн сүнс байна гэлцэн шахацалдаж байв. Гэтэл сумын хэсгийн төлөөлөгч залуу мөнөөх уйлж суусан өвлийн өвгөн рүү давдан очиж хөвөнгөөр хийж наасан сахал малгай хоёрыг нь ховх татан авсан юм а. Гэвч тэр хөвөндор Рендогой битгий хил талигаж гимагийн ерөнхийн ээж толгой байхгүй байв. Царайн цонхий шоконд орсон хэсгийн төлөөлөгч залуу мөнөөх тол гойгүй өвлийн өвгөний гадуур дээлийг чухмал хүү татан урж орхисон юм. Сумынхныгаа хизээж тэгж айж гайхаж байхыг би харж байгаагүй. Сургуулийн заалан дотор хүмүүс үемэлдэн шөөгөлдөж ус хүссэн мал шиг нэг л тийшээ буюу заалны хойд хаалга руу давшилж байв. Гэтэл заалны таазаар утас татан өлгсөн өнгөнгийн туузан цааснуудыг гээл салхинд хамагцсан юм шиг дэрчигнэн хийсч яг заалны голд талигаж гима багшийн боож өгсөн хөрөг хэн хүний нүдэн дээр дорхноо цогцлон харагдсан юм а. Тэр даруй сүлжилдэн ол садал болсон цаас тасалдан гима багшийн цогцос маангалзуулан шалан дээр унсан юмдаг. Төвнийг унахад их дуу чимээ гарах байх та гэж бодсон ч ямар ч дуу гараагүй билээ. Хүмүүс хаалгаар гарах гэж ёстой л алалцаж байсан бөгөөд энэ завсар би гима багш байна.
Надаас байх хэрэггүй. Гэсэн сөөнгдөө сонсогдсоор л байсан юм. Энэ явдлын дараа хэсэг хугацаанд биеийн тамирын хичээлийг сургуулийн зааланд биш, гадаа оруулсан юм а. Удалгүй эргээ зааландаа хичээлсэн. Харамсалтай дараа жилийн ёолкийг манай сумын сургууль өвгөн аавгүй тэмдэглэж бил. Хэмээн нэм жам өгүүлээд. Ийм л хачи явдал болсон юм. Энэ явдлын тухай одоо ч манай сумынхан ярьдаггүй. Юу ч болоогүй юм шиг хавд адж явдаг. Гима багш арх дарс суудаг байсан болохоор архины цагаан солио тусч улмаар амиа хорсон юм билээ гэв. Тэгтэл бидний хажууд сууж байсан нэг бүсгүй. Танаас модоо эрх биш өвлийн өвгөнтэй болсон биз дээ. Эсвэл нөгөө чөтгөр өвлийн өвгөн чинь байгаа юу гэд инээсэн юм. Тэгэхэд нэмжав дүүнрөө нугацтай хараад хэдэн жил өвгөнгүй ёолктож байгаад саяхна Санта Клаустай болсон. Гэхдээ чи сонирхоод байвал өөрөө очиж үзэхгүй юу гэсэн юмдаг аа. Чихэна. Манай ажлын газрын манаач Дарамжав нэг өглөө ажилдаа ирээд ад чөтгөр манай гэрийнхнийг угаартуул жалах гэд салгаа байлаа. Хэмээн шанлангүй царайлан үгүүлсэн юм. Түүнийг угийн аль шооч хүн гэдгийг сайн мэддэг манайхан хариудна. Та угаартаж үхээгүй байгааг бодоод бурхан л тус болсон байна л. Хэмээн цаашлуулж бил. Гэтэл үнэхээр Дарамжав гуайн өвлийн байшингийн дээвэрт чөтгөр шүглчгээд байгааг би мэдсэн төдийгүй. Шөнө бүр илдэв аашааг гаргах чөтгөрийг учир мэдэхгүй баг жаахан хүүхдэн хүртэл мэддэг болчихсон. Манай дээвэрт нисдэг Карлсон ирээд суучихсан юм уу гэж асууж байхыг хүртэл сонссон юм. Ном зөгөл гардаг цайлган сэтгэлд Карлсонтай үхээрийн бузар болсон ад чөтгөрийг хэрхэн зүйрлэж болох вэ? Тэдний дээвэр чүглсэн ад чөтгөрийг анх Дарамжав гуайн ихнэр Балдцэрма мэдээд. Манай дээврийн хөндөй дотор ямар нэгэн байгаад байх шиг байна. Ойр нэг л муу зүн савн татаад байх юм гэж нөхөртөө хэлж байжээ. Хэнэггүй дэнцэн Дарамжавгүй хариудна. За, юу л байдаг юм. Чөтгөрл шүглчгээгүй бол энд тентхийн золбон мууралгүй гэвц. Хийх ажил нь цөөхөр хүүхнүүдийн маяглах гэж гэсээр өнгөрч байж. Гэтэл цас хайлсан нэгэн шүн тэдний байшингийн таазан гинэт цөмөрч сандаргач. Гэхдээ нэлдээ биш нэг хэсэг газар л цөмөрсөн байна. Дарамжавгүй өөрөө гардаж байсан байшин болохоор таазан тийм амархан цөмөрнө гэдэгт итгэсэнгүй. Тэгээж баригдаад дөнгөж жил хагасын нүр үзэж байсан учраас тээнхүү эргэлзэх нь бас аргагүй маа. Хэдэн хүүхдээ босгон дулаан хувцсыг нөмсгöd энд байгаад хэрэггүй. Нурвал сүйд болно гадаа гарцгаа химээж байсан ихнэр нь уула галтан муухай орилоход Дарамжавгүй яава хэмээн гүйн очвол тэр цөмөрчгсөн газраас чинь хүн урууга хараад дүүжлэгчсэн байна. Үсэн доошоо сэгсийн асгараад ямар аймар юм бэ гэж ээлж мөнгөн өгүүлхэн тэр. Дарамжавгүй таасны цөмөрсөн хэсэг рүү үлийн харвал нэрэ ихнэрийнх нь хэлсэн шиг хүн урууга хараад дүүжлэгдчихсэн байгаа үзэгдэжээ. Гэхдээ яг хүн гэхэд хэцүү. Харин хүний дүрстэй цагаан удаа шиг зүйл унжралтан зүүгдэж байж. Балдцэрма гуайч энэ зур хэдэн хүүхдэд дагуулan уйлж хашгирсаар гадагш гарч утсан байна. Дарамжавгүй толгойд хэдэн өдрийн өмнө эхнэрийнх нь хэлсэн үг санагдчих. Энэ бүхэн яач тохиолдлын хэрэг биш. Ёстой нөгөө чөтгөр шүглэн гэдэг нь болж байх шиг байна. Хэмээн бодхоос өөрийг хийж чадсангүй. Дуугүйхэн гарч яваад тэр шөндөө бөөнөрөө хажуу хашааныхаа айлд орж унтацгаачи. Өглөө нь Дарамжавгүй хажуу айлынхаа гэрийн эзэнтэй хамт байшиндаа орж ирвэл цөмөрсөн гэж хэлэхээр зүйл байсангүй. Тааз нь өмнө нь ямар байсан яг л тэр байдлаараа байхан тэр. Тэмээс шүн хажуу айлдаа орж хонохдоо эвгүй зүйл бурж орхисондоо санаан зовх шиг болжээ. Дараагийн шүн дахин айлд хонолтон биш. Арга буюу гэртээ хонохоор болцгоо. Гэтэл тэр шүн таазан цөмөрхөн бүхэл огт нь гүйх чимээж дуулалгүй нам тайван өнгөрсөн байна. Гэвч энэ Дарамжавгүй болон эхнэрийнхэн сэтгэлийг огтхонч тайвшруулсангүй.
Хэн хэнийхэн нүдэнд цөмөрхий тааснаас унжсан дүүжлээстэй хүн харагдсаар байх шиг байж. Дахин хэд хоног өнгөрөхөд тэднийд юу ч тохиолдсонгүй. Сэтгэл санаа нь баг боловч тайвширцгааж байтал хэрэг мандчээ. Пэйшэндээ хангалттай нүүрсгий ичгээд унтцгаасан нэгэн хүйтэн шин. Дарамж авгай босч пэйшингээ шалгавал ямар ч онгорхоор гисэн зүйл алга бай. Харин дээврийнх нь яндангийн амыг хааж битүүлчихсэн юм шиг утаа угаар сааган гарч байва. Тиймээс тэр гадуур хувцас өмсөд хөөхтүүдээ сэрээгээрээ би гарч яндан харж гадарыг хэмээн гадагшилжээ. Чэнгтэл дээвэр дээр нь бүр яндангийн хажууд урт цагаан зүйл өөрөөсөө дүл цацраан хөдлөөд байгаа харагдчих. Сайн анзааран харвал хүний арга яс байх бөгөөд хинхдэг хавирга орчмын ясаараа буюу цээжин хэсгээрээ яндангийнх нь амыг таглах адил хааж зогссон анзаарагдсан байна. Гэвч хүндий сулгай арга яс болохоор яндангаас удаа сараалжлан гарсаар байгаа нь гарагджээ. Энэ ява насандаа үзээгүй яма үзсэн дарамжавгүй гэртээ иргэн орж их нэртэй. Чөтгөрийн хорлол гэдэг нь л энэ байх. Чи хүүхдүүдээ аваад хажуу хашааны айлтар гэж хэлээд цоврон гарцгаавал дөрөвний аргаас алга болчихсон харин час улаан өнгийн дээлтэй нилээд хөгшин болов гэмээр хүн гартаа хавтгай зүйл барьчихсан байшингийнхэн дэргэд зогсож байсан байна. Харуухан шин байсан тул тэрхүү хорлонд чөтгөрийг чав ганцоо эсвэл өвгөнүү гэдгийг ялгаж чадахгүй бай. Тэгээд ч дарамж авийнхны хувьд энэ сонирн биш байсан бөгөөд өгтлээ айсан тэд сандмент хашаанаасаа гарчээ. Харин үүний маргааш ажил дээрээ ирээд чөтгөрт хорлогдох гээд байгаа тухайгаа хэлсэн нь тэр байв. Гэртэн шүглсэн чөтгөрийг хэрхэн тонилгож гэр орноо үхээрийн бузраас салгах вэ гэж аргаа барсан тэр бээр надад хандан. Та наа аваагах мундаг лам байдаг гин. Чи гэлж тус болооч. Өчиг дуршин тэр муухай амийг харсан манайхан гажуу хашааны айлдаа орж хэлтэл нөхөр нь надад хань болон гарч хараад энэ чинь хэдэн сарын өмнө гэртээ угаар цохиулн нас барсан. Манай урд гудамжны эмгэнтэй яасан адилхан юм бэ? Чи танихгүй байна уу гэс. Би утаа угаар болсон гэрлүү орж буу авчираад хий буудаж хий үзэгдлийг цочой гэсэн ч хөрш маань боловч. Дарамжава. Чи наад ороолонгоо тэгж өдөж байж бүр онгодыг нь хөдөлгөчгөн. Тэрний оронд зүгээр л зөнд нь хаяад манад ор. Өглөө гэхэд цаадах чинь ямар ч сурггүй болчихсон байна. Харин тэр үед нь чи сайн лам залж авчираад зайлуулах бод. Хэмээн ятгал. Чийл надад тусал. Гэд байгаа. Ингээд би ахыгаа гуйж шалсаар тэднийд хамт очсон юм. Дарамжавгайн дээвэрч шүглсэн чөтгөр яагаад яндан бөглөж угаар туулах гэсэн юм бол хэмээн намайг асуухад абагах маань хэдэн шат тарин хэлснийхээ дараа тэдний дээврийн хүндийд атгах шар буурцаг шатаан их утаа гаргаад дарамжавгайд энэ чөтгөр хэдэн шин танаахаар эргэлдэн хоол хүсчээ. Та нарын анхаарлыг татах гэж ноцолцоор байсан бололтой. Одоо дахин танааханд үзэгдэхгүй. Дээврийн чинь хөндийгөөс бүрмөссөн явсан гэж билээ.